За жавсагч орой минь. За баярлах гад л бэлдээд байна уу? 25 оноо дүгнж үзв үү манайхан? Түүн дээрээ сонь сайхнаа хуваалцааж 25 он ямар хөө өнгөрөвдөө. Ер нь бол би бас энэ лайвыг хийх гээд нэлээд судалгаа хийлээ л дээ. Астрологийн хувьд, нумерологийн хувьд те. За тэгээ бидний нэрлэлдгээр нөгөө нэг бэлгийн тоол гэд ярьдаг штэ нөгөө 12 жилээр тооцдог те. Энэ зүйлийн хувьд бас энэ 25 болон 26 оны хүмүүс юу гэж ярьж байна. За тэгээд ер нь бол бас би өөрөө яг нөгөө астрологийн нодон орон за тэгээд гариг хэрэгсийн байрлал хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдөг энэ төр гэд бас жоохон өөрөө сонирхдаг. Тиймэрхүү төрлийн юмнууд сонсдог. Тэгээд 25 он маань бас тийм амаргүй жил байх шиг боллоо. Та нарын хувьд 25 он ямар хөө байв да? Тэгээ яг хуу одоо нөгөө 25 оныг дүгнсэн 26 онтой харьцуулсан хүмүүсийн энэ яриа марыг сонсоод тахаар яг энэ 25 он бол бас амаргүй жил байсан гэдгийг бүгд л дээр дооргүй ярьж л байна л да. Нөгөө амаргүй гэдэг шүү дээ. За инхээ готоо орой минь дээ. 25 он ямар байна да? Манайхан 25 оноо сайхан олоолаа би бинтэйгээ хуваалцъя те. Ер нь бол манай суралцагчид одоо ингээд юу яаж юм л да. 25 он тийм байлаа, юм байлаа, тэгсэн гэд ингээд суралцагчдынхаа ярьж байгаа сонсоход бол 25 он хэдийгээр сэтгэл санаа нь тогтургүй хүнд хэцүү байсан ч гэсэн маш их зүйл суралцаж авсан жил боллоо. Маш их зүйл ойлгож ухаарсан жил боллоо гэж ярьж байна. Тэгээ би бас та бүхнийг тиймэрхүү байгаа байхаа гэж бодож байна. Тэгэхээр 25 он ямар хөө байсан бэ? Хуваалцаарай. Арай минь багшаа гинэ баясгалан болормаагч маань арай минь багшаа гэсэн байна. За 2025 онд маш их бүтээлж байлаа. Өөртөө хөрөнгө оруулалт их хийжээ. Миний хамгийн хүсэж байсан хүсэл минь биелсэн. Сайхан жил байлаа. Талархалтай жил байлаа гэж байна. За маш сайн байна. Жавцаагчийн маань хувьд ийм байгаа бол маш сайн байна. За ер нь яг өөрийнхөө судалснаар хэлээ л да тий. Модон могоо жил гэдэг нөгөө нэг 12 жилээр ярихаар модон могоо жил буюу могоо жилийн гэрлийн арай мэндэ могоо жилийн нэг онцлог нь өөрөө нөгөө могоо арьсаа гуйжуулж шинжилдэг гэж байгаа юм тий. Тэгэхээр яг энэ утгаар нь ер нь энэ 25 оныг бол маш их өөрчлөлт шинжилтийн жил байлаа гэж хүмүүс маш их ярьж илээ. Гадаад дотоодгүй гадаад англи хэл дээр нөгөө одоо орон энэ нумеролог энтер судалдаг бас нэлээх подкаст сонслоо л доо. За тэгээд 12 жилээр нь үзэх юм бол могоо жил өөрөө ийм юу арьсаа гуйжуулдаг учраас хүмүүсийн амьдралд маш их өөрчлөлт ойлголт ухаарлал гарсан жил болсон байх гэж итгэж байна. За дээрэс нь нэмээд нөгөө нумеролог буюу тоон зурхай талаас нь үзэхээр нөгөө тоон зурхаачийн онуудыг ингээд дандаа хооронд нь нэмээд ганцхан оронтой тоо болгочтой шүү дээ. Тэгээд энэ 9-ийн тоо жил буюу энэ 2 тэг 2 5 гэдэг ингээд нэмэхээр 9-ийн тоотой жил буюу энэ нэг 9 жилийн юм цикл ийм нумеролог дээр явдаг. Түүний хамгийн сүүлийн жил буюу 9 жилийн хамгийн сүүлийн цикл. Ийм учраас энэ 2025 он дээр бол ингээд цоо шинээр эхлүүлэх гэхээсээ илүү одоо байгаа нөхцөл байдлаа ойлгож, өөрчилж одоо ухамсаргүйгээр олон жил ингээд ямар нэгэн зан аашиг гаргаа явуулсан бол түүнийгээ төгсгөх ч юм уу те дуусгах, ойлгох, ухаарах, эцлэх, өөрчлөх ийм жил байсан гэж нөгөө тоон зурхай талаас айгүй хүмүүс хэлж илээ. Тэгэхээр жавзаагчийн маань энэ ойлголт ухаарал, өөрчлөлт ихтэй хөрөнгө оруулалт хийж ингэж яасан жил гэдэг нь бас сайхан байна. Сайхан сонсогдож байна. За тэгээ миний хувьд те суралцагч нартайгаа хуваалцахад 2025 он миний хувьд ч гэсэн маш их ойлголт ухаарал, маш их өөрчлөлтийн жил байлаа. Тунгалаг их орой минь дээ. За 25 оноо хуваалцаарай гэж байна те. 25 он ямар хөө байв да. Тэгэхээр миний хувьд бол маш их том өөрчлөлтийн жил байлаа. Яа тэгэхээр ингээд нөгөө хүн би ч одоо өөртөө бараг 5 жил энэ төр үргэлжлүүлээд ингээд
зогсоо зайгүй бясалгал хийгээд янз янзаар ажиллаж байгаа штэ. Тэгээд энэ сүүлийн 5 жилийн бараг те 5 жилийн хугацаанд олж авч ирсэн ойлголт ухаарлал шиг дайны ч юм уу магадгүй тэрнээс ч их ойлголт ухаарлыг энэ 25 онд ганцхан жилийн хугацаанд бараг авсан болоо да гэж надад ингэж бодогдоод байна. За жара манайхаа чи юу болоод байна те хоолой дөр юм тэглээд байна. За тэгэхээр 25 он ямархуу байв да сэтгэлээ хуваалцаарай тунгаа сайн уу? За манайхан 25 он ямархуу байсан сэтгэлээ хуваалцаарай. За тэгээд нэг Таро гэдэг хүзрийн мэрэг байгаад идэг штэ. Тэр чин бас ингээд нэг жилүүдийг өөр хүзрөөр нэрлэлцдэг юм байна. Тэгээд энэ 25 оныг бол Hermit буюу Даянч гэдэг хүзрөөр одоо илэрхийлж болох юм утга агуулгатай жил байсан буюу Даянч хүн чи яадгийн гэхээр өөрлөгөө өнгөдөг өөрийгөө өөрчилдөг те гадагшаа гэхээс илүү дотгошоогоо чиглэдэг ийм агуулгатай хүзэр шүү дээ те. Тэгэхээр нэг иймэрхүү онцлогтой жил байсан ингээд гадаад дотоодгүй яриад байна те. Тэгэхээр яг уу энэ нэг өөрийгөө таних гэж манай сургалт аюух ярьдаг штэ. Know thyself буюу өөрийгөө таних. За тэгэхээр энэ 9-ийн тоотой жил дээр өөрийгөө бүрэн дүүрэн таниагүй байж болно. Тэр бол юусаа асуудал биш. Хэн болохоо мэдэхгүй байж болно. Өөрийгөө бүрэн дүүрэн таниагүй байж болно. Гэхдээ хамгийн багадаа те хэн баймааргүй байгаа гэдгээ таних нь маш их чухал гэж байгаа байхгүй. Тэгээд энэ 25 онд бол ямар нэгэн асуудлыг шийдэх бүтээх гэхээсээ илүү ойлгож таньж түүнийгээ хүлээн зөвшөөрч ингэж авах нь өөрөө маш чухал жилээ гэж ямар нэг юмыг дуусгах гээд байгаа байхгүй бид нэр. За тэгээд энэ Hermit гэдэг онцлогтой энэ Даянч гэдэг үзэр нь өөрөө юу юм гэхээр элдв дуу чимээ гадаас старлыг давж дотоод дуу хоолойгоо сонсож өөрийгөө таних ийм утга агуулгатай хүзэр гэдэг юм. Тэгэхээр яг одоо бид нэр хүссэн зүйл маань 25 онд бүтээгүй байж болно. Яагаад гэвэл энэ delay, slow movement, fatigue, emotional downfall энтер бас ингээд нэг энэ хүзэртэй жоохон уйлдаж ойлгогдоод идэм байл та тий. Тэгэхээр энэ 25 онд ингээд амьдралынхаа асуудлуудыг яг гоё шийдэж чадаагүй байсан санаа зовох хэрэггүй гэж юм тий. Яг энэ юу болоод байгаа учраас бүрэн дүүрэн ойлгоогүй байсан ч 25 онд ойлгоогүй байсан ч санаа зовох хэрэггүй. Яагаад юм гэхээр ядаж болохгүй байгаагаа мэдэж аваад ядаж юу болохгүй байгаа юм хэн баймааргүй байгаа гэдгээ мэдэж авах нь өөрөө туйлын чухал жил гэж байгаа. Тэгэхээр энэ 25 он бол одоо өмнөх 9 жилийн өмнөөс эхэлсэн энэ циклийг дуусгах буюу жишээлбэл 9 жилийн турш одоо яг нэг алдаа мадгийг ингээд давтан гаргаад байсан ч юм уу те 9 жилийн турш яг яах учраа олохгүй ингээ хүнд хэцүү санагдаад байсан бол ядаж 25 онд за болий дахиж би ийм баймааргүй байна гэдгээ дор хаяж шийдэж ядаж үүнийгээ олж харж үүн дээрээ ажиллах энэ хүслийг тээх ч юм уу те дор хаяж ийм суурай тавьж төлөвлөж тодорхой болгох ийм жил гэж байна. Тэгэхээр та бүхний минь 25 он ямархуу байв да. Саяны энд яриад байгаа шиг те жоохон delay буюу хоцрогдол одоо жишээлбэл 25 онд ийм бүтээн гэжсэн боловч чадаагүй. Чадаагүйгээр барахгүй те энэ бүтээн гэжсэн зам дээр нэлээд саад учирсан яхаа мэдэхгүй иймэрхүү байдалтай байсан хүмүүсээ сэтгэлээ бичээрэй. Окей, орой мэндэ өнөөдрийн ямар сэдвээр ярих вэ гэж байна. За, шинэ он гарах гэж байгаа учраас хуучин он маань одоо дуусгаж байгаа учраас те бид нэр яах гэж байгаа юм гэхээр 25 он маань гарах гэж байгаа, шинэ он маань эхлэх гэж байгаа учраас бид нэр 25 он болон 26 оны энэ онцлог, төлөв байдал энэ талаар ярина. Тэгээ ярихтаа болохоор би нумеролог талаас нь буюу тоон зурхай талаас нь за тэгээ 12 нэг жилдээ энэ Монгол зурхай гэдэг штэ тэр талаас нь тэгээд энэ таро буюу одоо энэ хүзрөөр бас ингэж илэрхийлээд идэг. Энэ гурван талаас нь энэ 25 болон 26 оноо яри. Тэгээ яг зүгээр миний хувьд нэг иймэрхүү жил байсан байна гэд ярина өөрийнхөө 25 оны бас нөхцөл байдлыг хуваалцсан яг үнэхээр ийм байсан уу ямар байсан гэ хуваалцсан. Тэгэхээр өнөөдөр бол нэг айхтар нэг төрсүртэй сэдвээ ярихаас илүү хэдүүлээ чөлөөтэй ярилцъя. 25 он маань ямар байв? 25 оноо тодорхойд өгнө.
Тэгээд тэр 25 оноо дүгнж байгаа дээр нь хэдүүлээ чөлөөтэй хоорондоо ярилцъя. Тэгээ 26 оны онцлогийг бас хоорондоо ярилцъя. Тэгээд 26 оны онцлог дээрээ одоо тулгуурлаад бид нэр 26 оныхоо хүсэл, 26 оны төлөвлөгөө, 26 оны ерөнхий чиг баримжаагаа хэдүүлээ хоорондоо ярилцах гэдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээд шинэ он эхэлж байгаа, хуучин он одоо өдөж дуусж байгаа гэдэг утгаараа өнөөдрийнхөө лайвыг бол 25 он, 26 оноо дүгнэх, үнэлэх, харьцуулах байдлаар тэгээд шин сайхан зорилгоо төвшүүлэх байдлаар өнөөдрийнхөө лайв хийнэ гэсэн үг. За манайхаа 25 ондоо саний ярьсан тийм хоцрогдол, жоох удаашрал, нилээх ядарсан ч юм уу, сэтгэл зүйн хувьд савлсан ч юм уу те, иймэрхүү юм 25 онд нь хэр байсан бэ? За миний хувьд бол яасан гэхээр 25 он бүр эхлэвгүй юу те, могоо жил эхлэвгүй юу л би бол яг ингээд нөгөө яагаад ч юм бүү мэд урд өмнө олж хардаггүй байсан том асуудлуудаа олж харсан. За тэгээ амьдрал маань бас сонин урд өмнө учирч байгаагүй сонин одоо юунууд гэх юм уу да, бэрхшээлүүд гэх юм уу да, ийм юм бол тулгарсан. За тэгээд би тэр тулгарсан бэрхшээлийг би яад гэхээр би тулгарсан бэрхшээлээс ерөөсө зүхтдгүй нэг онцлогтой хүн байгаа. За ингэж гэнэ үү те. За би тэгвэл юун дээр алдчихв? Би яг юуг өөрчлөх хэрэгтэй юм бол би яаж өөрчлөх хэрэгтэй вэ гэж дандаа асуудал бэрхшээл тулгарх тоолонд өөрөөсөө тэгж асуудаг онцлогтой. Тэгээ энэ онцлогийн манд дагаад манай суралцагч нар ч гэсэн те юуг буруу хийчихв гэд ямар нэгэн болохоо байхад л дандаа юуг буруу хийчихв гэж өөрөөсөө асуудаг нэг юм онцлог манайханд байдаг. Тэгээ яг л энэ зарчмаараа би бол 25 онд өөрлөгөө гүэмөх өнгийсэн те. За тэгээ манай нөгөө ойрхон 25 оны турш хамт байсан ойрхон байсан суралцагчд маань мэднэ. Яасан гэхээр 25 онд яг ингээ өөрлөгөө өнгийгөөд ойлголт ухаарл үнэхээр ихтэй жил байсан. Тэр хэрээрээ би бол маш их бас нөгөө нэг блокууд гэж нэрлэдэг штэ тий, ухамсаргүй энэ програмууд, өөрийн ухаангүй энэ гаргадаг болсон зан төлөвүүд, бодлууд, итгэл үнэмшлүүд, мэдрэмжүүдээ маш их хэмжээгээр таньж авсан. Таньж аваад уйлахтаа уйлаад, инээхтээ инээгээд гэд ойлгож зүгээр ухаарахтаа ухаарад энэ 25 он бол миний хувьд бүр ингээд тий, гайхалтай ухаарл гэдэг зүйл бүр ингээд үнэхээр эс бүхэнд маань одоо амьдралын маань салбар бүрт хүрсэн ийм ухаарлын жил байла. Тэгээд тэр хэрээрээ бас сургалтын маань одоо чанар, хүмүүстэй ажиллах, ойлгох, асуудлыг нь хамтдаа гаргаж ирэх, шийдвэрлэлцэх энэ чадвар маань бас өөрөө тэр хэмжээгээр тэлсэн, өссөн. Яагаад гэхээр би өөрөө өссөн учраас. За тэгээ 25 он бол гайхамшигтай ухаарлын жил байсан. За тэр тусмаа та хэдэд тэгж мэдрэгдсэн үү те? 8 сарын сүүл, 9 сар тэр чигтээ. За тэгээ 10 сарын ихэнх энэ төр жоохон хүнд санагдсан уу? Бид нар нөгөө нэг яагаад ингэж их юу яагаад байгаа юм гэхээр би ингэж 8, 9, 10 сар гэж яагаад ингэж их санаад байгаа юм гэхээр яг манай нөгөө агсан шатны хичээлийн 8 сар, 9 сард явсан байхгүй. Тэгээ 8 сар харьцангуй гайгүй байсан боловч 9 сар яасан гэхээр 9 сар бол нэлээд хүнд байсан. Агсан шатсан суужсэн манай ихэнх суралцагчид би ч гэсэн нөгөө ингээл яагаад байгаа нь мэддэхгүй те, юм сэтгэл зүйн сонин юмнууд маш их гарч ирэн дотроос. Тэгэл бүгдөө нөө нийлээл ингээл онлайнаараа холбогдоод ярингууд би ингээд би ингэж ойлгоод би тэгэж амьдралынхаа насан туршдаа гаргаж ирсэн алдаагаа олж хараад гээл те, бид нэр маш их юм 9 сар бол бүр маш их ингэж ухаж төнгөцсөн, өөрийгөө ястаа нөгөө могоо арьсаа гуйжуулна гэдэг шиг те, өөрт хэрэггүй, бидний төлөө биш, бидний сайн сайханд зориулагдаагүй тэр бүхнийг өстой маш их хэмжээгээр ингэж олж харж, таньж, өөрчилж, хувиргаж, өөртөө ажилласан яг цаг хугацаа бол бүр ингээд 8, 9, 10 сар бол байсан байхгүй. Тэгээ яг энэ утгаараа би бас энэ 2025 оны модон могоо гэдэг энэ 12 жилийн энэ онцлог те, түүний шинж чанар бас үнэхээр үнэн юм болоо да. За тэгээд тэр 9 жилийн цикл гэдэг бол яг бас надад аюу үнэн санагдсан. Яа тэгэхээр энэ 25 онд те, 25 оноос өмнөх энэ нөгөө нэг 2000-ын чинь хэдэн оноос эхэлсэн болох гэдэг шүү дээ. 16 оноос эхэлсэн болох гэдэг шүү дээ. Тэгэхээр яг энэ 2016 оноос эхэлсэн
амьдралын нөгөө асуудал бэрхшээл түүнийг давах тэгээд түүнийг давж явах явцдаа яасан гэхээр одоо би бол ингээд бясалгал хийдэг болсон. Бясалгал хийдэг болоод багш болсон тий өөрийн мэдлгүй хүмүүс багш зааж гэж аваад багш болгоо хийсэн багш болсон. За багш болохоор барахгүй доктор Жо Диспенза гэдэг энэ гайхалтай эрдэмтэн багштайгаа учирсан. Доктор Жо багшийнхаа сургалтанд 2 удаа хамрагдлаа. Тэ эхнийх нь зүгээр л 2000-3000 хүн хамрагдаг week long retreat байсан бол 2 удаагийнх нь бүр доктор Жо багш өөрөө урд маань зогсож жагаад дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан хэдхэн хүнд багш болох гэж байгаа хэдхэн хүндээ өөрөө бүр ингээд хичээл зааж өгөх ийм гайхалтай одоо шин зүйл сурах те ойлголт тухаар л олж авахын хэрээр хуучин таагүй бидний сайн сайхны төлөө биш биднийг доош нь татаж хангааж идэг тэр зан авир тэр програм тэр альваа зүйлстэйгээ ингэж нүүр тулж түүнийгээ таних түүнийгээ өөрчилж хувиргаж ойлголт тухаар л авсан юм гайхалтай жил болсон байхгүй. Тэгэхээр энэ 9 жилийн циклийн төгсгөл гэдэг миний хувьд ч гэсэн бас яг ажилласан. Үнэхээр тийм байсан. Би ямар нэг юм бүр ингээд яг төгсгсөн те. Тэгээ 26 оноос одоо яах гэж юм гэхээр доктор Жо багшийн одоо өөрийнх нь бүр итгэмжлсэн юм багш болох гэж байна. Олон улсад тийм одоо хичээл заах те. Буюу гадаад руу гарах гэж байна. Тэгэхээр энэ бүхэн чинь өөрөө юу юм гэхээр энэ 9 жилийн циклийн төгсгөл байхгүй миний хувьд. Тэгээд одоо яг энэ дараагийн 9 жилийн циклийн эхлэл бол 2026 он буюу 1-ийн тоогоор эхэлж байгаа энэ 26 он байх гэдэг. Цэн амин гэдэг чи яасан блаа? Тийм багшаа хил газаар даваад хил амаар доромжлоод байгаа хүмүүсээс зайгаа авахаас өөр хийх зүйл байна уу? За энэ хүмүүсийг бол ойлгох хэрэгтэй тий. Яагаад ингэж байгаа юм гэдгийг ойлгож тэгээд дээрэс нэмээд нөгөө бид нар нөгөө нэг аливаа зүйлийн бүх соронц чинь бид нар өөрснөө штэ. Тэгэхээр яагаад надад ийм хүн ингэж татагдаж ийм хүнтэй учирч одоо зовоод байгаа юм гэдгээ өөрөө бас сайн өөр дээрээ нөгөө дүн шинжилгээ анализ хийх хэрэгтэй байхгүй. Жишээлбэл өнгөрсөн 7 хоногийн лайваас хойш би бас өөртөө өөрчлөлт хийж өөрлөгөө ингэж яагаад одоо жишээлбэл те янз бүрийн хүмүүсийн лайв дээр орж ирээд байгаа юм гэдэг ажлыг өөр дээрээ хийсэн учраас ерөнхийдөө энэ 7 хоногийн лайв их сайхан ажин төжин өнгөрнө хаа гэж бодож байна. За энэтэй ягчтай баярлалаа. За 25 оных нь одоо нөхцөл байдал ямархуу байв да. Манайхан сайхан чөлөөтэй хуваалцаараа тий 25 он ч үнэхээр санаа сэтгэлд чинь нийц өгөө. За ямар ч байсан манай Жавзаа гэгч бол санаа сэтгэл нийцсэн гэж байна. Маш их том өөрчлөлтийг хийсэн гэж байна. Миний хувьд ч гэсэн 25 он бол ямар нэгэн юмний цикл байсан ч гэсэн 25 он яасан гэхээр миний хувьд бол маш их том өөрчлөлт шинжилтийн жил байсан. Яг миний хажууд нөгөө 25 он эхлэхээс эхлүүлээ дуус хүртэл хамт байсан хүмүүс бид нар сая нөгөө төрийн бус байгууллагаараа уулзаа төрийн бусынхаа дараа жилийн ер нь цаашдын үйл ажиллагааг төлөвлөө ингээ ярьсан чинь бүгдөө хэлж байгаа хгүй манай багш анх уулзчихсэн өнөөдөр ингээ хамт байж байгаа бүр ингээ үнэхээр их өөр болсон гэд ингээ манай суралцагч нар хүртэл ингэж хэлж байгаа хгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг 9 жилийн цикл гэхэр циклийн төгсгөл сүүлийн жил гэхэр энэ бол муу юм биш. Харин ч хүний яагаад одоо тий хүний одоо ингээд нөгөө маш том өсрэлтийн одоо эхнийх нь яг энэ нөгөө могоо арьсаа гуйжуулаад цоошин арьстай болоод гэдэг шиг энэ бол юм гайхалтай 25 он бол гайхалтай ойлголт ухаарал гайхалтай одоо энэ нөгөө шинэ эхлэлийн өмнөх одоо энэ хуучнаа үдэн явуулах ийм жил байсан гэсэн. За төрсөн ах яагаад надад татагдчихва. За энэ гэр бүл гэдэг бол маш онцгой харилцаа байдаг. Яагаад тэгэхээр бидний хорвоо дээр сурах гэж одоо давах гэж тэр суралцах гэж ирсэн хичээл болгоныг одоо юу яах те түүнийгээ даван туулахад хамгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг би юу гэж ойлгодог гэхээр хамгийн түрүүнд энэ гэр бүл төрсэн газар төрж байгаа газар энэ нийгэм за тэгээд энэ амьдралд учрах юм чухал харилцаа холбоотой хүмүүс бидэнд бол яг энэ нөгөө суралцах ёстой юмыг минь ойлгуулж одоо жишээлбэл хүнийг ойлгох, хүнийг хайрлах энэ хичээл суралцах байгаа бол тэр хичээлийг хүнийг ойлгох, хайрлах хичээлийг биднэрт заах гэж байгаа хүн яадаг юм гэхээр хурж ирээд хүнийг ойлгоорой, за хайрлаарай, за гэж хизээч ингэж харцдаг байхгүй. Энэ хүмүүс хурж ирээд шууд алгаддаг гэсэн үг.
Энэ алгадуулахт нь те бид нар гомдож, буруутгаж, үзэн ядаж ингэж тэгж явж байхдаа энэ явцдаа нэрээ эн чи юу вэ? Би өөрөө яалаа. Яагаад надад ийм тохиолдож байгаа гэдэг асуултыг асууж бид нар сэрж, сэхэж энэ учир шалтгааныг ойлгож тэр сурах хичээлээ өөрөө сурдаг байхгүй. Тэгэхээр тэр цэм ойр дотны хүмүүс бол бүр яг бидэнд ойлгож ухаарах хэрэгтэй юм ойлгож ухааруулах гэж цаанаасаа одоо бидэнтэй хамтдаа ийм маш одоо нарийн учрал тохиолоор нэг гэр бүлд те эхнэр нөхөр аав ээж болж төрдөг гэсэн үг. За инхтөө ягч маань тархиа өөрчилөх хичээл маань их үр дүн өгөөж их шүү. Могоо жил бол ариун их сургалт дүүргэсэн. Үүн дотор тархиа өөрчилөх сургалт маань өвөрмөц илүү үр өгөөж өндөр байлаа гэж байна. За баярлаа. Өглөө бүр гэж байна. За баярлаа. 25 он гайхалтай байлаа гэж байна. 25 онд өөрийн жинхэнэ дүрээ харж хүссэн үсээгүй хүлээн зөвшөөрсөн жилээ лээ. За баяр хүргэе те. Энэ юу юм гэхээр хүн өөрчлөгдөхдөө шууд л нэг өдрийн дотор те ингээ алга уруулахын дотор шууд л өөр хүн болдоггүй байхгүй юу? Бид нар дор хаяжилтээ энэ алганы ар байна гэдгийг хүлээн зөвшөөрчээж энийг эргүүлж энэ болгох ёстой гэжээж бид нар өөрчлөгдөг байхгүй. Тэгэхээр харин хилээдээ штэ 9 жилийн сүүлийн цикл энэ нэг асуудлыг шийдэх ингээд томоор өөрчлөлт хийх одоо гэхээсээ илүү магадгүй зүгээр л таньж түүнийгээ хүлээн зөвшөөрч түүнтэйгээ танилцах нь ч гэсэн хангалттай. Яагаад тэгэхээр энэ могоо арьсаа хуулах буюу одоо энэ өөрчлөл шинжилэл бол дандаа хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Тэгэхээр цээн амин маань сайн байна. Хүссэн дүрээ харж хүсээгүй дүрээ хүлээн зөвшөөрсөн жил байлаа. За маш сайн байна. Тэгэхээр яг нөгөө нэг ерөнхийдөө надад бас яг ийм юу байсан байхгүй. Өөрчлөлт энэ 25 он дээр ирсэн. Тэгээд яг нөгөө могоо жил маань өөрөө дуусах байгаа шүү дээ. Могоо жил маань 26 оны 2 сар хүртэл үргэлжилнэ тэ. Тэгэхээр дахиад энэ 2 сарын турш бид нэр үүнийг ойлгож аваад дахиад энэ 2 сарын турш яах юм гэхээр үргэлжлүүлэн арьсаа гуйжуулсаар байх буюу үргэлжлүүлэн өөрийгөө өөрчилж шинжилж хэн баймааргүй байгаагаасаа салах хэрэгтэй гэсэн үг. За маш сайн байна. Цээн амин маань сайн байна. Ахыгаа ингэж хүлээж аваарай. Тэгээд надад юу ойлгуулах гээд байгаа ингэж хүлээж аваарай. Тэгэх юм бол нөгөө нэг бид нар ухамсаргүй нөгөө уур уцаар ийм тийм гэдэг програмаа давтаад байх биш. Эсвэргээрээ сэргэг ухамсараар энэ уур уцаар гэдэг програмаа хөндлөнгөөс нь харж таньж үүн дотроос жинхэнэ сургалт дээр ойлгохыг хичээж байгаа юмнуудаа сүнсний өөрийг даалгавраа олж авдаг юм шүү. Тэгэхээр энэ бид нарыг одоо нөгөө энэ үдэж зовоож те биднэрт ингэж нөгөө алганы амд үзүүлж гэдэг шиг бид нарыг ингэж сэрээдэг хүмүүс бол маш юм бидэнд туслахаар ирсэн хүмүүс байдаг шүү. Үлдсэн саруудад өөрийгөө хүндэлдэггүй, өөрийгөө хаяндаа гэж энэ тэгээрээ маш сайн. Тэгэхээр одоо нэг могоо жил гартал дахиад 2 сар байна те. Энэ 2 саруудад бол өөртөө маш сайн ажиллах хэрэгтэй. Ер нь бол гэхдээ могоо жил дуусаад өөртөө ажиллахгүй гэсэн үг биш шүү дээ. Надад энэ астролог энэ төр яаж үйлчлдэг юм шиг санагддаг гэхээр тийм ээ. Одоо энэ гариг иргэсийн те эдгээрийн нөлөө бол байдаг. Гэхдээ хичнээн гариг иргэсийн нөлөө байгаад энэ гариг иргэсийн хөдөлгөөн тэ огтлолцол зэрэгцэл одоо ухралт урагшлалт энэ төр чинь биднэрт нөлөөлдөг ч гэсэн бидний хамгийн чухал зүйл бол юу юм гэхээр энэ ухамсар байхгүй. Бидний сэргэг ухамсар гэж нэрлэдэг зүйл. Тэгэхээр энэ цэ амин маань тэ тархиа өөрчлөлт сургалтандаа бүртгүүлсэн байгаа шиг санагдчихээн. Тэгэхээр сургалтандаа суугаад энэ сэргэг ухамсараа олж аваад гариг иргэсэг хичнээн нөлөөлж исэн ч гэсэн түүнийг эвтэй айтахнаар давж чаддаг энэ чадвар суралцаарай. За тэгээд би нөгөө өөрийнхөө юг ярьжсэн шүү дээ. 26 онд бол инглээ. 26 онд бол маш их өөрчлөлт шинжилтүүдийг хийсэн. Тархиа өөрчлөлт сургалт бол онлайн сургалтаа бүтэн шинжиллээ. Бүтэн шинжилгээтэй яасан гэхээр хичээлээ бол өмнө оны эхэнд л гэхэд би өөрөө яг лайваар заадаг. Манай суралцагч нар нөгөө тэр лайваар хичээл дээр зүүмээр хичээл орж явахт яг тэрэн дээр орж амжаагүй бол хичээлээ сонсож чаддгүй тийм байсан. Маш их хүмүүс хичээлээ сонсож чадахгүй үлдчихдэг байсан бол энийг сайжруулах үүднээс онлайн хичээлээ бол бид нэр видео болгосон, видео бичлэг болгосон чанарын өндөр түвшинд
маш урт юм видео хичээлүүд хийсэн. Тэгээд 25 оны эхнэр бид нэр ингээд видео хичээл болгочоод сая 25 оны сүүл гэхэд яасан гэхээр дахиад хичээлээ шинжилээд нэгээс 4-р хичээлээ буюу 1 2 3 4 гээ 4 үе шаттай хичээлээ бид нэр дахиад цоо шинээр видеогоо бичээд бүр дахиад ингээд чанарын сайжруулад агуулгын сайжруулад ингээд видео хичээлээ шинжилсэн. Дээрээс нь нэмээд бид нар нөгөө тэр нөгөө нэг тархиа өөрчлөлт сургалтынхаа бясалгалын бичлэгүүдийг бүрэн шинжилсэн. Бүгдийн 4 хичээлийнхаа бичлэгийг дөрүүлэнгийн шинжилсэн. За энэ мэтчлэн бол маш их өөрчлөлтийг гэхдээ нөгөө цоо шин юм хийх гэхээс илүү хуучин зүйлсээ маш их хэмжээгээр ингэж өөрчилсөн. За тэгээ 25 онд бид нар бас нам унтад суръя гэдэг нойрны сургалт явуулсан байна. 25 онд агсан шатны сургалт явуулсан байна. 25 онд багш бэлтгэх сургалт явуулсан байна. За тэгээ манай багш нар одоо яг нөгөө доктор Жоо багш бид нарыг яаж бэлтгэв яг тэр аргачлалаар манай багш нар одоо бэлтгэгдэж байгаа буюу бид нар маш сайн чанартай маш өөртөөгөө ажиллаад өөрийгөө ялан дийлчихсэн. Ер нь нэлээд амаргүй даваад авчиж тархиа өөрчлөлийн багш болох ийм гайхалтай өөрчлөлтүүдийг шинэ ажлуудыг бас 25 онд хийсэн байна. За энэ мэтчлэнгээр бол 25 он бол үнэхээр сайхан олон тэгээд үүн дундаас хамгийн том юм нь бас юу юм гэхээр бид нэр доктор Joe Dispenza багшийн одоо байгууллагууд зориулж хийдэг Change Your Mind, Create New Result гэдэг юм байгууллагын сургалтыг Монголд бүхэл бүтэн 3 удаа явуулсан байна. Тэгээд үүнээс гадна би өөрөө энэ сургалтын багш болох нөгөө сургалтанд суугаад доктор Joe багштайгаа бүр яг ингээд би аминчилж ингэж хоёулаа өөдөөсөө туулж те хоорондоо ярилцаж танилцаж Монгол улсын хандлаар танилцуулгыг өгж багш манаас Монгол улсыг маш их сонирхож ингэж үнэхээр гоё мөрөөдлийнхаа багштай уулзсан юм гайхалтай жил байсан. Тэгэхээр 25 он бол те хэдий яг 9 жилийн циклийн сүүлийнх ч гэсэн мэдээж хүн ингээд би нөгөө сая хэлээд штэ хичнээн астрологи нөлөөлөд астрологийн нөлөөгөөр бол дилей болж болно буюу хоцрогдол болж болно slow movement буюу ажил одоо юм урагшлахгүй байгаа юм шиг хүссэн зоргоор бүтэхгүй байгаа юм шиг ийм нөлөөлөл ингээд гариг хэрэгсээс орж ирж болох ч гэсэн хүн өөрөө сэргэг ухамсартай байгаад нөгөө нэг дисциплин буюу одоо тэр нөгөө юутай байгаад сахилга баттай байгаад хийн гэсэн зүйлээ хийгээд ухамсар өндөртэй амьдрч чадах юм бол бас энэ гариг хэрэгсийн нөлөөг бол хүн бол өөрөө даван туулах боломжтой. Тэгэхээр 25 он бол гайхалтай ойлголт ухаарал, гайхалтай одоо өөрчлөлт шинжилгээний жил байсан. Тэгээ энэ дундаас миний бас бүр ингээд бахархаж онцолж ярмаар байгаа зүйл бол манай төрийн бус байгууллага, манай хамт олон, манай баг, манай хайртай суралцагч нар. Тэгэхээр бид нар 25 ондоос ямар ажил хийсэн гэхээр тархиа өөрчлөлөө оюуны өмчтэй болгосон. Оюуны өмчтэй болгоод түүний хаар дээр төрийн бус байгууллага байгуулад бид нар байгаль орчин хамгаалах хэд хэдэн удаагийн ажлыг хамтдаа хийсэн байна. За тэгээ төрийн бус байгууллага маань яг манай суралцагч нараас бүрдсэн. Суралцагч нар өөрсдөө ер нь ажиллаа ингээд авч явах ийм байгууллага байх юм байгаа. Тэгэхээр энэ төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд бол би өдөр тутмын үйл ажиллагаанд аль болох орохгүй яг суралцагч нартаа өөрсдөнд нь өөрснийг даалгаад ингээд гоё тэгээ сэтгэлээ нээгээд найзлаад би өөрөө дунд нь ороод найзлаад ингээд явах юм гоё байгууллага байх юм аа. Тэгэхээр төрийн бусаа бол 25 онд байгуулад хагас жилээс нь хойш бид нар маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэхдээ 25 оныг дуустал бүгдээрээ туршилтын журмаар явж үзье гэж шийдсэн. Энэ бол нөгөө бүр ингээд шууд өмцөмгээд ерөөсөө л ингэж хийн гэхээсээ илүү бид нар маш айжухнаар ингэж туршиж тэмтэрч яаж хийх вэ гэдгээ нөгөө олонний хүч оломгүй далаа гэдэг те бүгдөө хилцүүл буруугүй бүлээн усаар угаавал хэрэггүй гэдэг шиг нэ бүгдөө ярилцж байгаа туршилтын журмаар 25 онд хийж үзье гэсэн маань хамгийн юм супер ухаантай олноороо хэлэлцсэн маш гайхалтай шийдвэр байсан. Тэгээд 25 онд хийж үзээд алдаа оноогоо дүгнээд бид нар 26 онд төрийн бус байгууллага бүр дараагийн шат руу гаргахаар ингэж гоё төлөвлөгөө ажиллаа ингэж ярьж явж байна. Тэгэхээр сургалтанд суусан бүх хүмүүс маань чадвал төрийн бусдад нэгдээрээ те. Тэгэхээр манай төрийн бус бол одоо удахгүй үйл ажиллагаа та бүхэндээ танилцуулнаа. За нэг 25 он бол те ухамсар сэрэлт өндөртэй, ойлголт ухаарлал өндөртэй, хуучин зүйлсээ дандаа бүгдийгээ сайжруулсан. За тэгээ шин зүйлсээ төлөвлөсөн, алсын хараагаа тодорхойлсон, эрхэм зарилгаа тодорхойлсон юм сайхан жил бол тархиа өөрчлөлтийн хувьд болж өнгөрлөө.
За 25 оны хувьд нэг иймэрхүү байна. CM маань агсан шатны дараагийн сургалт хийзээ явуулах. Агсан шат ер нь бол яг тийм сар болгон явдаг тийм сургалт биш. Би заах боллоо гэж үзэхээрээ явуулдаг. Тэгэхээр миний зүгээр таамаглалаар 3 сард явах болов. Инхээ готоо 25 он сайхан байсан. Шинээр ихийг сурах хүсэл мань биелсэн. Өөрийгөө таньж эхэлсэн. Одоо өөрийгөө өөрчилж шинжлэх гээд таныг дагаж байна. За баярлаа. Бүгдөө хамтдаа хийцгээе те. Инх туяагч маань хэн баймааргүй байна гэд өдөр бүр өөртөө сануулдаг. Гүнзгийрүүлсэн агсан шатны сургалт их гоё шүү. Өөрчлөлт авсан шүү. Багштай баярлдаг шүү гэж байна. За баярлалаа инх туяагч. За энэ л бол одоо 25 оны зорилго байгаа юм да тий. Хэн баймааргүй байгаагаа дор хаяж маш тодорхой болгох гэж байгаа шүү дээ тий. Буюу одоо дүүгэн үнэл тий төлөвл тэгж байгаа 26 он бол шал өөр энергитэй жил гарах гэдэг байгаа байхгүй юу. За болроо маань орой минь багш амжилт бүтээлээр сайхан жил байлаа. Өөрт байгаа нөөц бололцоо бүрээ үнэлж дүгнэлж өөртөө итгэлээ улам нэмсэн байна. Ажил хэргийн хувьд ол замаг ихтэй сайхан жил байлаа. Мөн энэ сайхан зүйлүүд дундаас өр хүүхдээ ойлгож хайрлахыг сурч байгаа минь хамгийн чухал байлаа. Ямар гоё юм бэ те. Одоо өр хүүхдтэй хэлбэрэлтэй сайхан ээж байх шиг ийм ариун сайхан зүйл эмэгтэй хүнд бол их ховор ахаа. Тэгэхээр үнэхээр болроодо баяр хүргэе. Манай болроо бол үнэхээр гайхалтай суралцагч нарын маань нэг. Тэгээ бас багш болох гэж байгаа чамдаа амжилт хүсье. За бэ болор эрдэнэ. Хай жилийн хугацаатай бясалгалын хичээл нь би юу шинжлэгдсэн гэсэн үү? Тийм ээ манай бүх сургалтууд шинжлэгдээд чанар нь сайжирсан байгаа шүү. Тархиа өөрчил сургалт ч гэсэн. За тэгэхээр 25 оны хувьд бүгд л ойлголт ухаарл маш ихтэй тий. Яг л одоо могоо шиг ингэж арсаа гуйжулсан жил байжээ гэж надад бас ингэж харагдаж байна. За тэгэхээр 26 он бол одоо 26 оноо хэдүүлээ ярьцгаая. Нөгөө сая тоон 6 талаасаа бол 26 он бол 2 тэг 2 6-гийн хооронд нэмэхээр 15 буюу 1-ийн тоотой жил байгаа. За нөө 9 жилийн цикл маань дуусаад дараагийн 9 жилийн циклийн эхний жил энэ 1-ийн тоотой буюу 2026 он баггүй юу. Тэгэхээр энэ яаж байгаа юм гэхээр энэ 9 жилийн эхлэл учраас тодорхойгүй байдал маш их байж болно. Одоо дараагийн 9 жилд юу байх юм гэдгээ бид нар хамгийн эхний ганцхан жил дээрээ 100% тодорхой бүрэн дүүрэн мэдэхгүй харж чадахгүй байж болно шүү дээ. Энд ч ерөөсөө асуудал биш. Тэгэхээр тогтворгүй хүсэл мөрөөдөл ихтэйч тодорхой бус яаж хийхээ мэдэхгүй эргэлзэж тэндэглэзээ ихтэй ийм байх бол энэ 2026 онд бол асуудал биш ээ. Тэгэхээр яах юм гэхээр харин ч бид нэр за бүхэл бүтэн 9 жилийн циклийн маань 9 жилийн одоо амьдралын маань өнгө төрхийг тодорхойлох жил байна гэж ойлгож ухаарад энэ 26 онд амжуулаад өөртөө дахиад сайн ажиллаад яах юм гэхээр тодорхой болгох хэрэгтэй гэсэн. Миний амьдралын яг бүр ингээд те алсын хараа эрхэм зорилго маань юу юм гэдгээ тов тодорхой болгох хэрэгтэй. Үүнийг тэгтээ зүгээр шунлаараа хүн хийж болдоггүй. Яах ёстой юм гэхээр зүрхээ чагнаж хийх ёстой байхгүй. Чин зүрхнээсээ миний одоо хүсэл мөрөөдөл юу юм гэж зүрхээ чагнаж энэ өөрийнхөө ирээдүйн 9 жилийг тодорхойлох, зүг чигээ тодорхой болгох, алсын хараагаа тодорхой болгох энэ зүйлээ хийх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ бол яг одоо тархиа өөрчил сургалтанд сууж байгаагүй хүмүүст бол суугаад өөрийнхөө амьдралын зорилго зүг чигийг тодорхой болгоход нь бас нэг боломж гэсэн үг ээ. За булган сайн байна уу? Анхан шатны хизээ эхлэх вэ? За онлайн анги нь бол 1 сарын 1-нд эхлэх гэж шүү. 1 сарын 1-ээс өмнө амжиж бүртгүүлээрээ. Онлайн ангида тий танхимын сургалт болохоор 1 сарын 5-наас эхэлнэ. За тэгэхээр энэ 1-ийн тоо бол бидний ирээдүйн 9 жилийн эхлэлийг, хундамыг, өнгө төрхийг, зүг чигийг тодорхойлох жилгээд ойлгочих болно. Дээрээс нь нэмээд одоо 12 жилээр бол 2026 оны 2 сарын 17-нд манай одоо нөгөө бэлгийн тооллын шинэ жил эхэлнэ. Ингэхээр яах юм гэхээр гал морь жил гарна. За морь жил юу юм гэхээр хурдтай, хүчтэй, урагшилдаг тий урагшилдаг хийдэг, ард нь гардаг, давдаг. Дээрээс нь гал мах хоттой буюу маш их эрч хүчтэй, маш их бүтээгч жил. Тэгэхээр энэ
2 сарын хэднээс эхлүүлээд 2 сарын 17-ноос хойш те гал моржил гарснаас эхлүүлээд биднэрт юу мэдэгдэх юм гэхээр маш их инерц, эрчим хүч, хурдан өөрчлөлт, том өөрчлөлт, шинжилэлтүүд ер нь бол улс орон даяараа, дэлхийд даяараа мэдрэгдэж болно гэж аахгүй. Тэгээд 26 он бол бид нэрийг шийдэх нь үү яах нь үү, хийх нь үү яах нь үү, хүсэх нь үү яах нь үү гэж ерөөсө хүлээхгүй гэж ерөөсө ингээл тар гэл те шийдэж амжихгүй бол хүсэж амжихгүй бол тэгээ хохино гэдэг шиг ингээ ард хоцроод гэдэг шиг ингээ чирэгдээд гэдэг шиг ингээ хурдтай явах гээд байгаа ийм эрч хүч, ийм энергитэй, ийм онцлогтой жил гарах гээд байна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ 26 оныг бас нөгөө Таро хүзрийн хувьд Magician буюу элбчин гэдэг хүзрөөр төлөөлүүлж байгаа. За тэгэхээр энэ 26 оныхоо шинжийг хэдүүлээ энэ нумерологи талаас нь, бэлгийн талаас нь, тэгээд энэ Таро хүзэр талаас нь хэдүүлээ ярий. Тэгэхээр энэ 2026 онд тодорхой байдал хамгийн чухал гэж байгаа. Тодорхой байдал хурднаас илүү чухал. Яа тэгэхээр юуг мориндоо мордоод явах гэж байгаа зүг чиг нь тодорхойгүй, явах гэж байгаа зүг чиг нь одоо зөв биш те. Ингээд юуг мориндоо мордоод хаашаа чамаагүй ингээд зүтгээд чичрээд гүүгээд ингээд ах юм бол бид нар яах юм гэхээр хүчээ тарамдна штэ. Хүчээ тарамдна. Тэгээд хөрсөн үр дүн байхгүй, бүтээсэн юм байхгүй, гавьсан шалсан юм байхгүй. Яг ингэж хэрвээ 26 оныг өнгөрөөх юм бол яах юм гэхээр ядаргаа, тодорхойгүй байдал, эмх замбраагүй байдал, burnout буюу одоо нөгөө burnout-ыг одоо монголчууд мэддэг болсон шүү дээ. Одоо нөгөө нэг ядаргаа нь ясандаа тулна гэдэг шиг те нөгөө сэтгэл зүйн хувьд ингээд нуурж унаад бие махбодын хувьд нуурж унах ийм зүйл бидэнд болно. Тийм учраас яах гээд байгаа юм гэхээр энэ 26 онд бол тодорхой байдал хурдаас илүү чухал байна гэж байгаа 26 онд. Тэгээд нөгөө уучраа олоогүй юу хамаагүй ингээ бүгдийг ингээ хийгээд самартаад ах юм бол импульс одоо үүсгэн буюу одоо зүгээр л нэг юм дээшээ доошоо юм савчаа үүсгэн гэж байгаа. За тэгээд тодорхой байдалгүй хурд нь хүний юунд хүрэх юм гэхээр burnout-д хүргэнэ гэж байгаа. Буюу тэр нөгөө бие махбодын нөгөө ингээд одоо бүр юу гэсэн үг штэ. Burnout гэхэр чинь бие махбодын бүр нөгөө одоо нуурж унах хэмжээнд ийм болгоно гэж байгаа. За тэгэхээр хамгийн түрүүнд бол энэ ирээдүйн 9 жилийн хамгийн эхний жил учраас одоо бүх зүйлийг 26 онд тодорхой болгох гэж яарах хэрэггүй. Бас бүх зүйлийг 26 онд бүтээх гэж амжуулах гэж яарах хэрэггүй гэж байгаа байхгүй. Тэрний оронд тэр нөгөө эго мегагоор дамжуулсан би тийм мөнгөтэй болно, тийм карьер, тийм юм, ийм юм гэхээсээ илүү би ийм ажил хийж яах гэж байгаа юм. Би тийм карьер төрж яах гэж байгаа вэ? Би ийм мөнгөтэй болж яах гэж байгаа вэ гэдэг энэ тодорхой байдлыг өөртөө эхлээд маш сайн үүсгэх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? За тэгээд ингэж байгаа англи хэлнээр starting from ego instead of truth creates unstable foundation буюу эгоны энэ суурин дээр эхлүүлсэн ажил бүхэн нөгөө чин сэтгэлээ сонсоогүй, өөрийн үннээ сонсоогүй, өөрийн зүрхний хүслээ сонсоогүй, эгон дээр үндэслүүлж эхлүүлсэн ажил бүхэн ийм тогтвортой биш суурийг тавих гээд байгаа байхгүй. Энэ ирээдүйн 9 жилийн чинь суурийг тогтворгүйгээр тавих гээд байгаа. Тэгэхээр жижигхэн тодорхой бүр яг ястай ингэн тэгнгээ шийдчихсэн байдлаар энэ 26 оныг эхлүүлж ингэж багаар аливаа зүйлсээ тодорхой болгох нь өөрөө 26 онд маш их чухал. Тэгээд энэ нэг өөрийн хүсэл эрмэлзлийг дагаж 26 ондоо аливаа үг үйлдэлийг хийх нь өөрөө хүнийг зөв зам руу оруулна гэж байгаа. Зөв зам руу хүртэлнэ гэж байгаа. Тэгэхээр нөгөө бигтэй тийм том драматик одоо шийдвэр гаргаж том драматик үйл хөдлөл авах нь өөрөө 26 онд буюу энэ ирээдүйн 9 жилийн циклд чинь дэндүү томдноо, дэндүү юу яана гэж байгаа байхгүй юу? Одоо нэг буруу хазгаа гიშгэх юм бол маш том буруу явуулах гад 9 жилийн чинь нөгөө нэг энэ суурийг тогтворгүй буруу тавьчих гээд байгаа учраас 26 онд бол яарах хэрэггүй. 26 онд яарахгүй буруу зөрүү хийхгүй тулд 25 онд яах юм гэхээр сайтар төлөвлөж 26 оны ихэнх хүртэлтэй сайтар төлөвлөж
ингэж 26 оноо эхлүүлэх юм бол илүү ээлтэй гэж байгаа. За гэрлээ маань 25 онд талархаж байна. Зүрх сэтгэлээ нээж ойлгож хайрлаж сурсан дэндүү сайхан жилээлээ. За манай гэрлээ бол яг тэгсэн шүү те. Нүдэн дээр хайр дөрвөн болсон. Уулзаж учирсан хүн бүхэн бэлэг байлаа. Багштайгаа учирсан азтай жил байлаа гэдэг ингэсэн байна. Баярлалаа гэрлээ. Ямар сайхан үг вэ те. Та хэдтэй бүгдэнд нь баярлалаа. За тэгэхээр 26 оныхоо ерөнхий өнгө төрхийг ойлгоцсон баг те. Шинэ жилийн мэндэ багшаа 25 он ухаарлын жил байлаа гэд Батгэрэл дан бэгч маань хэлж байна. Сайн байна. Ойлгож ухаарж яг могоо шиг хальсаа гуйж байлж те. Ингэж чадсан бол 25 оны чинь хэрэгэн тэрээ. 26 онд миний жил орж байгаа. Ваа, морь жилтэй чи минь давхиж өгөндөө те. Хамаг юм хэрэгц сайхан жил байлганаа. Мориндоо мордохдоо бэлдээд бүх зүйлээ төлөвлөжсөн багшаа. За сайн байна. 25 онд яг ийм л юм хийх юм бол 26 онд нөгөө зүг чигээ алдуулахгүй тэгээ хурдтай урагшлах гад давших гад байгаа байхгүй те. Энэ зүйлийн эхлэлийг маш гоёор тавьж өгсөн багштай талархлаа гэж баярлалаа. Яг үннийг хэлэхэд та бүхэн ч гэсэн миний 26 онд ер нь 26 он гэлтэхгүй ирээдүйн амьдрал дээр сувд гэрэл гэдэг хүн хэн байхын юу болохын гэдгийг тодорхой болгож те надад бас тусалсан шүү. Тэгэхээр бүгдэнд нь баярлалаа. Уулзсан учирсан бүх суралцагч нартаа хамт байсан бүх суралцагч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. За нараа ягч маань гайхамшигтай өөрчлөлтийн жил байлаа. Бясалгалаас чинь хол явъя гэж хэлж байсан хүн шүү дээ. Харин тий манай нараа ягч бясалгалд орохоос өмнө дээ одоо нэг хэдэн жилийн өмнө хүмүүс бясалгал хиймээ гэдээ ярихаар бясалгалаас л өстө хол явна мовно гэж тэгдэг байсан гэсэн хөөрхөн штэ. Тэгсэн чинь баярлалаа багшаа шинэ оны минь төргийн 26 өөрийгөө хайрлаж илэрхийлж бусдад туслах, сурч боловсрч гүйцэх жил байх болно. За баярлалаа. Баг багаар урагшлаа зорьсондоо хүрэх замаа бэлдсээр байгаа өөртөө бас маш их баярлаад өөрийгөө хайрлаад байгаа багшаа. Тэглгүй яах вэ? Бидний хамгийн чухал харилцаа бол өөртөөгөө хийх харилцаа байхгүй юу? Бусдад харилцаас төрүүлээд өөртөөгөө ямар харилцаа үүсгэх вэ гэдэг нь хамгийн чухал. Тэгэхээр өөртөө талархах нь маш их чухал шүү. Бас маш одоо хамгийн түрүүнд нэн түрүүнд хийх ёстой зүйл шүү. Өөрийгөө хайрлаад л байгаа шүү багшаа. Зөв замаа олцохоор ашиг орлогооч өөрөө аясаараа ороод ирдэг юм байна. Тэглгүй яах вэ? Мөнгөний блог гэдэг юм бол те гинт шууд шууд мөнгөний засч болдог тийм юм ерөөсөө биш байхгүй. Мөнгөний блогийн заслыг өөр газраас эхлэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр 26 онд ч гэсэн хэдүүлээ энийг хэдүүлээ сайхан хамтдаа хийнэ. Тэ? Мөнгө гэж бодохгүй хээ гинэ. Урдах зорилгоо болоод л хийж байхад болж юм гэж. За маш сайн байна. Өстой болроодо баяр хүргэе те. Маш том баг нууцыг дэлгээ ичүү яач. Сая мөрөөдлийн самбраа хийгээд дуусаад орж ирлээ гэж. За баяр хүргэе үлзий мамаа. Тэгэхээр бид нар энд яг 26 онд яаж одоо энэ нөгөө зорилгоо тодорхойлох вэ талаар ярьж байна. Саяхнаас таныг сонсдог болсон. Шимтэн сонсож байна. Танд баярлалаа гэж ламжаа оюун гэрэл. За танд бас баярлалаа сонсож байгаа тий. За тэгэхээр 26 он бол ирээдүйн 9 жилийн циклийн эхлэл гэдэг утгаараа болгоомжтой суурай, бат бөөх, зөв, сайтар тавих ёстой юм онцлогтой жил байх нь шүү дээ манайхаа. За тэгэхээр энэ нөгөө ил бичин гэдэг энэ нөгөө таараа хөзрийн учир шалтгаан юу гэдгийг гэхээр initiator гэж байгаа байхгүй. Энэ initiator буюу энэ үүсгэгч бүтээгч гэдэг энэ хүн юу юм гэхээр тодорхой байдал intention буюу хүний зорилго за тэгээд нөгөө зөв цагтаа зөв газараа байх гэдэг чинь маш чухал гэж байгаа даа штэ. Энэ тайминг 3-ыг одоо хариуцдаг гэх юм уу да энэ гуравтай холбоотой байдаг. Тэгэхээр 26 онд бид нар үнэхээр зөв зам дээрээ явж байгаа бол те нөгөө зөв зүйлс зөв цагтаа гарч ирээл бүх ажил чинь сайхан урсгалаараа бүтнэ гэсэн. Буруу зам дээр гарчаад хурдлаад яарад ингээд мацаа зүтгээ те хамаг хүчээ бараад ах юм бол эцэст нь бид нар яах юм гэхээр ядарсан, хямарсан, ямар ч үр дүнд хүрээгүй биеийнхэн болон сэтгэлийнхаа эрч хүчийг барсан байдалтай явах гээд байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ magician гэдэг хүзрийн одоо гол тайлал нь болохоор бас нөгөө тодорхой байдал те өөрийнхөө чин зүрхнийхаа дээр алсын хараа зоригтой нийцүүлж алхах гэдэг
энэ санааг илэрхийлж байгаа юм. Тэгээд хүн үнэхээр яг зөв зам дээрээ байгаа үедээ яа гэхээр үнэхээр бурхан тэнгэр тэр харсан даасан тэнгэр нь харж үзээд байна уу да гэж баярлтал яадаг юм гэхээр яг л зөв цагтаа зөв хүн гарч ирээд ингээд юу ч хүчлэхгүйгээр юу ч те ингэж аргалж чаргалж те хүч хяналт хийхгүйгээр бүгд ингээд хар аяанда урсгалаараа болдог байхгүй. Тэгэхээр энэ маш чухал. Энэ бол маш чухал те. Гэтэл энэ magician гэдэг энэ одоо элбчин гэдэг энэ таараа хөзрийн одоо сул тал нь өөрөө юу байдаг юм гэхээр нөгөө бүтээн гээд өөрийнхөө хүснээр бүгдийг бүтээн гээд хүчлэхэд идэг. Тэгээ try to control the outcome гэж аахгүй. Тэгэхээр энэ үр дүнг ингэж гарах гэж хүчлээд байдаг энэ зүйл бол 26 онд бид нарыг хамгийн их ядраан. Тэгэхээр яах ёстой юм гэхээр эхлээд тов тодорхой болгох хэрэгтэй. Зам мөрөө тов тодорхой болгоод тэгээ түүнийхээ дагуу төлөвлөгөөтэй айжуу тайван итгэл дүүрэн явж чадах юм бол 26 он бол нөгөө хүссэн бүхэн сэтгэцлэн бүтэх буюу гал морь жил. Угаасаа энэ жилийнх нь онцлог нь юм. За тэгэхээр ингээд нөгөө outcome буюу үр дүнг гарах гад ингээ хүчлээд ах юм бол энэ элбчин гэдэг хөзрийн одоо энэ сүүдэр тал буюу сул тал нь өөрөө юу юм гэхээр биднийг burnout, chaos руу хөтлөх буюу нөгөө burnout ч нөгөө ядаргаа гэдэг байгаа шүү дээ. Биеийн болон сэтгцийн энэ тамирдах, унах, ядрах энэ уналтанд орох гэж байгаа. Тэгээ уналт руу хөтлөн бас chaos буюу эмх замбраагүй байдал руу юугаа мэдгүй ингээ бүх юм руу савчсан, айсан, түгшсэн, сандарсан ийм байдал бид нарыг хүргэнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсө дахин давтаж хэлэх гал ганцхан юм болохоор тодорхой болго. Чи яг ямар хүн юм? Чи яг хин юу юм те? Өгөгдөл чинь юу юм? Нөгөө голын хатгаас гэж нэрлээд байдаг штэ. Бид нар голын хатгаас гэж яриад байдаг. Тэр голын хатгаасаа тодорхой болго. Тэгээд түүнийхээ дагуу яарч сандрахгүй хүчлэхгүйгээр сайхан жигтгэн төлөвлөгөөтэй урагшил. Гал моржил. Гал моржилийн энерги нь юу юм гэхээр ян буюу эр энергитэй гэж байна. Тэгээд урагшлах, эхлүүлэх, аялал, зөв чигээ өөрчлөх, гинтийн шийдвэр гэдэг зүйлсийг одоо энэ гал моржил бидэнд авчирна. Тэгэхээр нөгөө бие даасан байх те энэ урагшлах, явах гэдэг эхлүүлэх хийх гэдэг энэ энерги ихтэй учраас бид нар зүүн совингоо дагаж, энэ зүрхээ дагаж, өөрийн мөн чанарыг дагаж энэ 26 онд те буруу замаар явчихгүй хүн шиг байх нь өөрөө бидний маш их энергийг, маш их цаг завыг хэмнэнэ гэсэн үг. Тэгээд бид нарыг илүү их аз жаргалтай, бүтээн жүндэртэй 26 оноо дуусгахад туслана. За тэгээ 26 онд анхаарах нэг хэдэн юм байгаа юм. Зүг чиггүй хурдталбал ирч хүчээ барна. Тэгээд юу тодорхой бустай сэргэг ухамсаргүй эрх чөлөөтэй зүгээр л ингээ юу хамаагүй хийх эрх чөлөөтэй байгаад ах юм бол юунд хүрэх юм гэхээр тодорхой бус байдал, тогтворгүй байдалд хүрнэ гэж байгаа. Тэгээд энэ жил бол бидний хайрлаж гамнаж явах ёстой эрхт нь бол өөрөө зүрх бас нарийн гэдээс. За тэгэхээр яагаад зүрхийн гэхээр зүрх чинь нөгөө ингээд хүний амар амгалан тайван мэрэгэн ухааныг хариуцдаг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мэрэгэн ухаанаас хол байх юм бол тэр хэрээрээ бид нэр тогтворгүй, айц төвшөр ихтэй, стресс ихтэй ийм байна. Тэгээд нөгөө нэг тэ энэ нь өөрөө эргээгээд бидний зүрх судасны үйл ажиллагаанд муу байхгүй. Байнгын стресстэй, байнгын ингээд нөгөө симпатетик мэдрэлээ асаагаа явах чинь бидний зүрхэнд муу. За дээрэс нь нарийн гиз бол нөгөө шимэгдүүлэх, үр шимийг хүртэх те боловсруулад бутлаа жижиглээд гаргаад ирсэн хоолоос шимт хижээлийг нь авах буюу бид нар өнгөрсөн 9 жилийн тэр ойлголт ухаарл 25 оны тэр ойлголт ухаарл энэ зүйлээс өнөөдөр огшимыг хүртээд тэр хүртсэн огшимн дээрээ дараагийн 9 жилээ бид нар бүтээх гэдэг байгаа. Тийм учраас үүнтэй уялдаатай нарийн гидсний үйл ажиллагаан дээрээ бид нар маш их анхаарал хандуулж нарийн гидсээ хайрлах хэрэгтэй гэсэн үг ээ. За нэг нөгөө өвчнөө хайрал номон дээр бол психосоматик гэдэг энэ шин тутам шинжлэх ухааны салбар дээр бол нарийн гидсийг ингэж тайлбарладаг байгаа. За нэг иймэрхүү байна. Тэгэхээр тодорхой байдал бол 26 оны бидний 26 он за тэрц маань гал мах бодтой морьжил гарахаас өмнө өөрсөндөө сайтар хийвэл зохих
хамгийн чухал зүйл байх нэ. Тодорхой байдлыг сайтар хангачиж чадах юм бол 26 он бол бидэнд хийх, бүтээх, урагш явах, эрч хүчийг өгөх нь байна гэдэг нэг иймэрхүү одоо нөгөө мэдээллүүдийг бол багш нь цуглуулж авлаа. Энэ бол нумеролог талаасаа, за бэлэг нөгөө бэлгийн тоол талаасаа, дээрэс нь тааран үзэр талаасаа 25 оныг ингэж дүгнсэн байна. 26 оныг ингэж одоо таамаглал ийм онцлогтой жил байна гэж эдгээр бол юу яаж байна? Таамаглаж байна. За тэгэхээр багшийн бэлтгэсэн мэдээлэл таалагдвуу? Та бүхэнд хэрэгтэй мэдээллийг өгвөө? Тэ? 26 оноо бид нар сайн нэлээд дүгнжлээ. 25 оноо нэлээд дүгнжлээ. 26 он чинь ер нь тодорхой болох өнгө айс харагдаж байна уу? Тэ? 26 ондоо бид нар ямар хуу байх вэ гэдэг өөрсөндөө энэ амлалтыг энэ лайвныхаа доор хийж болно, тэ? За жишээлбэл 26 онд бол би яг юуг амлаж яах гэхээр төрийн бусынхаа үйл ажиллагааг улам сайн идэвхжүүлээд тэгээд суралцагч нараа цэнгэлийн манлаад хүргэхээ. Суралцагч нараа цэнгэлийн манлаад хүргэх юм амлалтыг өгч байна, тий. Тэгэхээр 26 онд төрийн бус байгууллагатайгаа ойрхон байсан хүн болгон сайхан найз нөхөртэй болно. Тэгээд сайхан найз нөхөдтэй болно. Тэгээд сайхан ойлголт ухаарл, өөрчлөлт, шинжилэлт энэ зүйлсийг бол үзнэ гэж бол багш нь бол амлалт өгмөр энэ тий. Энэ бол бидний яг ингээд бөөндөө нийлж байгаа 26 онд ста гал мохоттой морин жилдээ мориндоо мордол авах гээд байгаа. Яагаад тэгэхээр бид нэр 25 онд хангалттай урт хугацаанд төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг туршиж үзээд алдаа оноогоо олж хараад дүгнээд ингээ явцсан байгаа гэсэн үг. Ингээд явж байгаа гэсэн үг. За энэ авсан мэдээлэл нь таалагдсан гэж цайман хэлж гэн, баярлаа гэж гэн. Мам маань таалагдлаа, гилэ багшаа гэж гэн. Мам маань бясалгалаа өдөр бүр хийнэ, амлаж байна гинэ. За баярлаа, ямар гоё амлалт те мам. Гэтэ яг хитрхи өөртөө хатуудах хэрэггүй. Зарим үед бүр үнэхээр хийж чадамгүй санагдах юм бол би чамайг хайрлаж гэн, би чамайг амраамаар байна гэж хэлээд ганц 2 хүн өдөр ч юм уу те өөртөө чит хийх боломжийг олгоогоорой. Энэ нь бас эргээгээд бидний нөгөө сэтгэлийн эрүүл мэнд, биеийн эрүүл мэндэд тустай байдаг шүү. 2026 он төлөвлөгөөгөө биелүүлж зорилгодоо хүрэхээ амлаж байна. За төлөвлөгөө чи юу вэ? Зорилго чи юу вэ? Хэлж болох уу? Багшаа 2026 оноос эхлэх 9 жилийн циклийн эхлэлээ тодорхой болгох сайхан зөвлөгөө авлаа. Баярлалаа багшаа гэж байна. За зүгээр дээ. Баярлалаа тий. Зя ингээд нэг шинэ жилийн өмнө сайхан 25 оны базаад 26 оны урдчил сануулад те хоорондоо туршлага тууллаа, ойлголт ухаарлаа хуваалцаа, сайхан лайв дэ гэж бодсон лайв маань үнэхээр яг санаанд хүрсэн сайхан болж байна. Тэгээд багш нь өөрөө ч гэсэн энэ бүл болгоныг тодорхой болгож харж авах нь надад 26 оноо тодорхой болгох маш тийм том одоо ухаарлыг хайрлсан гэх юм уу да. Тэгээд 26 онд бол энэ төрийн бусыг бол өста дахиулж өгнө л гэдэг ийм том амлалтанд хүрсэн байж байна да. За тэгээд мэдээ сургалт ч гэсэн томорно. Яагаад тэгэхээр бид нэр сайхан чанартай нэг өста час хийсэн те багш нартай болж байгаа. За болроо маань таалагдлаа. Сайн багш болсон байна. Тэгээд олон хүн тусланаа хичээнэ. Тэгээрээ болроо багш нь та хэдийгээ бүх чадлаараа дэмжих болно. Тэгэхээр тэ миний зүгээс дэмжиж туслах юм байвал санаа зовлтгүй багштай хэлээрээ тусал дэмжин шүү. Яа тэгэхээр эцсийн зорилгодоо бүгдээрээ нөгөө өөрснийхөө зорилгыг ярьж нас нулимстайгаа утгалдаж нэг гоё ярьж суусан штэ. Тэгэхээр эцсийн зорилгодоо бидний ингэж их хичээж байгаа шалтгаан юу юм гэхээр илүү олон хүнд энэ сайхан мэдлэг мэдээллийг түгээх юмсан. Илүү олон хүний амьдралыг аз жаргалтай болгож өөрчлөх юмсан тийм. Илүү олон хүнд энэ сэтгэлийн амар амгалан сэргийг ухамсарыг ингэж амьдрахын аз жаргалыг хүртээх юмсан гэдэг л ийм зорилготой бид нэр ажиллаад байгаа шүү дээ. Тэгэхээр болроо маань хичээгээрээ би бас хичээнэ. 26 оны төлөвлөгөө маань 25 оны эхлүүлсэн ажлаа амжилттай гоё дуусгана гэж байна. Окей. За өөр 26 оныхоо амлалтыг энэ доор бичээд явж болно шүү. Яа тэгэхээр ингээд олонний өмнө амлалчаар бидний тарих яадгийн гэхээр онцлог нь өөрөө юу юм гэхээр олонний өмнө амлалтсан юмдаа хүн өөрөө хүрэх гэж хичээдэг байхгүй тий. Тэгэхээр
26 оны амлалтуудаа энэ доор бичээд ээж болно шүү. Ундармаа сайхан мэдээлэл авлаа, талархлаа гэж байна. За маш их баярлалаа. Авсан мэдээлэл нь таалагдаад 26 онд амьдралд нь сайхан тус дэм нэмэр болох л байвал тэгээд болж дээ. За хэдүүлээ тэгээд өнөөдрийнхөө лайвыг ер нь ингэсгээгээд өндөрлүүлэх тийшээ хандъя. 26 өөрийгөө хайрлах, сурч боловсарч бусдад туслах жил болно. Олон сайхан хүнийг өөрчлөнө. Тэгээрээ нараагч минь таны яг тэр мэргэшгээд байгаа салбарч юм бол үнэхээр монголчуудад үнэхээр маш их тулгамдсан, маш их хэрэгтэй байгаа салбар шүү. Тэгэхээр та минь хичээгээрээ бид нар бас тий бүгдөө хамтдаа хичээцгээе. Олон сайхан хүнийг өөрчлөөрэй. Би ч гэсэн сайн сайхныг дэмжмээр байна. Танаа онлайн бясалгалд суунаа амлаж байна. За тэгээрээ та баярлалаа. Онлайн бясалгалдаа суугаарай тий. За сайхан болж байна уу? Багшуулах хүсэлтэй байгаа. Үлзий маам өөртөө хангалттай сайн ажиллаж чадах юм бол болно шүү. Гэхдээ багшуулахын хамгийн наад захын шалгуур нь юу юм гэхээр төрийн бус байгууллагатай идэвхтэй ажиллах. Төрийн бус байгууллагатай идэвхтэй оролцох. Тэгэхээр тархиа өөрчлөлийн community руу ойртож ороогүй, community дотор нь нөгөө юу байгаагүй, уусаж чадаагүй хүнийг тархиа өөрчлөлийн багшуулах ямар ч боломж байхгүй. Логикийн хувьд энэ бол зөрчилтэй. Тэгэхээр маам маань багшуулах хүсэлтэй байгаа бол community-тэйгээ их ойрхон байгаарай. Инхээ готов сайхан мэдээлэл аваад л байна. Маш их баярлаж байна. Хичээж суралцсан гэж амлаж байна. За баярлалаа. Сайхан амлалт байна. Амлалтандаа хүрэхийг хичээгээрэй. Ингээд олонний өмнө амлчаар ер нь бол хүрнэ хаа гэж итгэж байна. Булган хээ ганцаарчсан зөвлөгөө авч болох уу? Болно шүү. Манай тархиа өөрчилгээд ап дотор ганцаарчилсан сургалт гээд сургалт байдаг. Түүнийг аваад ганцаарчсан сургалтанд сууж болно. Тэгэхээр би нэг ганцаарчсан зөвлөгөө энэ төр гэж бол хэлдэггүй. Ганцаарчсан сургалт гэж хэлдэг байгаа. Сайн уу цоогийн ихчээ. Манай хөөрхөн ихч өнөөдөр ямар орой орж ирж байгаа юм бэ? За 26 оныхаа амлалтуудыг хүмүүс өгч шүү. Тэ саяны авсан мэдээлэл дээр үндэслээд амлалтаа бичээгүй хүмүүс бол бичээрэй. Тэг ингэсгээд бүгдөө лайва дуусгая. Өнөөдрийн лайв маань их гоё тогтуухан маш их сайхан боллоо. Тэгээ энэ бол юуны үр дүн юм гэхээр би бас өнгөрсөн 7 хоногоос энэ 7 хоногийн хооронд өөртөө ажилласны үр дүн байгаа шүү. За тэгээ өөр 26 оныхоо юуг одоо амлалтыг өгөх хүн байхгүй бол бүгдөө өнөөдрийнхөө лайвыг энэ түрүү өндөрлөө. Тэгээ лайвыг ардаас нь өгөж үзсэн хүмүүс маань ч гэсэн 26 оныхаа амлалтыг өөртөө өгөөрэй. Тэгээд энэ лайвыг хэрэгтэй гэж үзсэн хүмүүстэй шеэрлээрэй манайхаа. Яагаад тэгэхээр би яг өнөөдрийн хүртэл ингээ 25 26 оныг дүгнэж хэлж байгаа нөгөө нэг ингээ хүмүүсийн яриа марыг сонсоод байж та бас яг ингэж дүгнж хэлж байгаа. Миний шиг энэ өнцгөөс дүгнж хэлж байгаа хүмүүс яг сонсоогүй. Тэгэхээр хэрэгтэй гэж үзсэн хүмүүстэй тий хайртай дотныхоо хүмүүст амьдралаа тодорхой болгоосоо зовлон бэрхшээлээсээ салаасаа өөрчлөгдөөсөө гэж хүсэж байгаа бүх хүмүүстэй манай энэ лайвыг шеэрлээд өгөөрэй манайхаа. Лайва шеэрлээд өгөөрэй. ЦМ маань тархиа өөрчил төрийн бус байгууллагад орчвол тархи өөрөө өөрчлөгдчих юм шиг байна гэдээсээ. За яг тавлж хэлж байгаа те угаасаа ЦМ маань сургалтанд суугаар угаасаа ойлгоно. Хүний тархи яаж өөрчлөгдгийг ойлгоно те. Баярлалаа багшаа, ойлголоо багшаа гэсэн байна. Цаагийн ихч маань арай мэндэ манайхаа. За арай мэндэ. Ингээ өөрийгөө илүү ойлгож хайрлан хүлээн зөвшөөрч охиндоо илүү анхаарч охиноо ойлгох болно. Илүү хайрлнаа гэж. За тэгээрээ та маань амлсандаа хүрээрээ. Ээж охин хоёр ихтэй найртай байх шиг сайхан юм хаана байх вэ? Ямар ч их хэд баялагнаас илүү чухал зүйл байхгүй юу? Үр хүүхдтэйгээ ихтэй найртай ойлголцолтой байна гэдэг бол 26 ондоо 9 хөлт цагаан сүлд бүтээлээ дүүргээд төр улс хийгээд төмөн олон төв дэлхийн бүх хүмүүст Монголынхаа нүүдэлчин үе соёлыг таниулах
бит бус өв соёлоо түгээх болно. Та бүхний минь юу сансан 9 цагаан хүслэн тэгш дүүрэн биелэх болтугай. Монголчууд мориндоо гэж байна. За баярлалаа. Өстой мэдсэн юм шиг те. Нөгөө монголчууд мориндоо гэд манай Physical Asia-гийн хэд тунхагласан байна. Тэгэхээр 25 оноос сайхан одоо өндөрлүүлж агаад 26 онд хэдүүлээ. Мориндоо мортон хамтдаа өстой давхиж өгөө те. Буянбат мөнхцөл талархлаа гэсэн байна. Буянбат мөнхцөл сургалтын мэдээлэл шинэ хүн байна гэж. За тархиа өөрчил төвийн маань пэйж руу ороод ингээд доош нь гүйлэх юм бол сургалтын мэдээлэл хангалттай их байгаа шүү. Тэндээс сургалтын мэдээлэл аваарай. Ундрмаа бэнцэг дэлгээр 26 онд илүү их суралцсанаа. Тэгээрээ илүү сайхан их суралцаарай. За бүгдээрээ өнөөдрийнхээ лайвыг тэгээ энд хүргээд өндөрлөе доо. Эх 7 хоногт лайвынхаа сэдвийг төхүүлж байгаа хэдүүлээ ярилцъя. Гэхдээ надад бол бас ямар сэдвээр ярих вэ гэж дотроо гайхаал бодоол байж л байгаа юм байгаа. Тэгэхээр 26 онд шинэ оноо сайхан ухтаарай. Хуучин оноо сайхан үдэж явуулаарай. Гэр бүлээрээ өнөр өтгөн ив ихтэй тэгээ аз жаргалтай инээ төр баяр баясгал дүүрэн 26 оноо ухтаж аваарай. Ингээд бүгдөө 26 онд уулзцгаая. Та бүхэндээ бүгдэнд нь маш их хайртай шүү. Шинэ оноо инээ төр сайхан ухтаарай. Баяртай манайхаа.